Сайн байцгаана үзэгчид болон сонсогчдоо тархины халаа сэтгүүл зүйн нэвтрүүлэг подкастын маань цаашингийн дугаар та бүхэнд хүргэж байна. Сар бүрийн 15:30-нд Хэмнэл радио 91.7 болон тархины халаа сувгуудаар та бүхэн подкаст нэвтрүүлгийн маань хүлээж авч үзэх боломжтой. Хүн бүхэн эрүүл, аз жаргалтай, бусдад дулаахан мэдрэмжийг төрүүлдэг харилцааг өөртөө болон бусдад өгөхийг хүсдэг. Тэгвэл яг энэ харилцаантай туслах нэвтрүүлэг подкастуудыг бид бүхэн цувралаар хүргэж байгаа. Энэ удаад энэгшилт болон эрүүл харилцааны талаар та бүхэнд хүргэхээр сэтгэл зүйч Бадам Цэцгийг дугаартаа урьж оролцуулж байна. За урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. Хүрсэн баярлаа. За өнөөдөр хоёулаа хүмүүст маш одоо юм чухал харилцааны одоо хэв маягаа ойлгоход нь өөрийгөө ч гэсэн ойлгоход нь туслах юм дугаарыг хүргэж байгаа. Тэр хоёулаа ярилцлага эхлэхээс өмнө манай үзэг сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Бадам Цэцэг гэдэг. Би одоо MIU их сургуулийн сэтгэл судлалын тэнхимд багшилж байгаа. Бас сэтгэл зүйчээр ажиллаж байгаа юм хүн байна. За тэгэхээр энэгшилт гэд хэлэхээр сүүлийн үед ер нь хүмүүс нэлээд бас энэ тэндээс уншдаг болсон, сонсдог болсон юм нэр томьёо ойлголт нагаах. Гэхдээ яг би ямар энэгшилттэй илээ гэд бодохоор бас хүмүүс за энэ жоохон тодорхойлж чадахгүй байгаад идэг юм шиг надад анзаарагдсан. Тэгэхээр хоёлаа энэгшилт гэж юу юм бэ гэдэг талаараа яриагаа эхлэе. Бас энэгшилт ер нь хүүхдэд бүр багаас нь бий болд юм уу? Ер нь хэзээс бий болд юм? Тэгэхээр энэгшил гэдгийг болохоор attachment theory гэж нэрлэж байгаа. Тэгээд маш олон ер нь л ингээд хүмүүс хосын харилцаан дээр орохтой ч юм уу айгүй их ингэж нэг ажиглагддаг тий айгүй их одоо хөндөгддөг одоо тренд болж байгаа сэдв гэж хэлж болно тий. Тэгээд хизээ back to яг нэг энэгшил гэж юу юм бэ гэдэг тал дээр хэлэх юм бол энэгшил бол одоо хүүхдийн бага насны хүүхдийн main caregiver буюу эцэг эхтэйгээ одоо ээжтэйгээ тий эсвэл эмээ өвгөөтэйгөө одоо тогтоож байгаа сэтгэл зүйн гүн харилцааг ерөөсөө энэгшил холбоос гэж нэрлэж байгаа. Тэгээд тэр харилцаа холбоо нь болохоор ухамсаргүйн төвшөнд сэтгэл хөдлөлийн төвшөнд тухайн хүүхдийн одоо тухайн хүний бие хүний одоо насанд хүрсэн ч гэсэн тухайн бие хүний сэтгэл зүйн суурь одоо foundation одоо нэг байшин байлаа гэж бодоход тэр байшингийн одоо суурь нь болж өгдөг учраас маш олон одоо асуудлууд дээр хүмүүс яг энэ энэгшил гэдэг сэдвээр нөгөө хариулт авдаг болохоор айгүй тренд одоо сэдв болдог гэж би боддог. Тэгээ энэгшил хизэнээс эхэлдэг вэ гэвэл маш олон перспектив, маш олон бас ийм онолууд, маш олон сэтгэл зүйч нар өөрсдийнхөө онолуудаар хэлдэг. Зарим сэтгэл зүйч нар ээжийнхаа гидсэндтэй бий болох тэр цаг мөчөөс бид нөө хүн холбоо гэж хэлдэг те. Тэр цаг мөчөөс хүүхэд ээжтэйгээ холбоо тогтоож эхэлсэн байдаг. Тэр хүүхэд одоо хүсэж мэндэлсэн үгүй юу гэдэг нь хүртэл хүүхэд тэрийг мэдэрчээдэг гэж хэлдэг. Харин яг одоо бид нар яг Bowlby буюу одоо attachment theory-гийн онолоос харах юм бол хүүхдийн одоо анх төрсөн мэндэлсэн одоо 1 сараас те ахуулаад 2 нас 3 нас хүртэл эцэг эхтэйгээ одоо тогтоож байгаа тэр харилцаанд болохоор attachment одоо үүсдэг. Attachment-ийн суурь ер нь бол бий болчих төлөвшөж бий болтгоо гэж үзэж байгаа. Тэр нөгөө зарим хүмүүсийн хувьд бол айгүй юм нэг яаж нөгөө холбогдсон бол гэдэг нь маш сонирхолтой асуулт байгаад байдаг юм байна гэж би бас анзаарсан. Тэр нь болохоор одоо чинь 30 насны нэг хүн байлаа гэж бодъё л та. Тэнгүүт 30 настай хүн өнөөдөр за их нэртэй ч юм уу эсвэл нөхөртэй ч юм ингээ болж байгаа тийм үү. Тэнгүүт тэр харилцаанд нөгөө бүр багтаа хэдхэн сартай байхдаа нэг хоёрхан настай байхдаа үүсгэжсэн харилцаа нөлөөлнө гэхээр айгу сонирхолтой зүйл байгаа байхгүй юу? Нөө баг багтаа л одоо гэр бүлийнхэнтэйгээ л хүүхд харилцаа үүсгэж байгаа тийм үү? Гэтэл 30 наснда за эрэгтэй хүн байлаа гэж бодъё л да. 30 наснда нэг одоо эмэгтэйтэй гэрэлгээ тэр хүнтэйгээ танилцсан гэдэг чинь нөгөө урд өмнөх амьдралдаа таарж байгаагүй хүнтэйг уулзаад чинь. Тэгсэн чинь тэр нэг насны үйл явдал нөлөөлөд байгаа байхгүй юу? Ажил дээр ингээл байж илаа. Ажлынхаа нэг хүнтэй маш ингээл амжилттай гоё нийцэлтэй байла. Тэгсэн чинь бас л тэрэнд нөгөө нэг наснд ямар байсан бэ гэдэг нөлөөлж ин гэхээр хүмүүс заримд нь бол бүр ингээд төсөөлшгүй зүйл юм шиг тийм. Заримд нь ингээд яаж ингээ холбогдоод байгаа юм гэдэг асуулт айгүй их тулгардаг зүйл баг. Тэгэхээр хоёулаа энэ холбоос нь яг яасан болохоор өнөөдөр амьдрал чинь нөлөөлөд байгаа юм бэ гэдэг тэр холбоосыг жоохон ойлгуулах талаас нь тайлбарлал. Тэгэхээр хүүхэд яг энэ тгээс 3 наснда өөртөө
за бид нар ингээ хүүхдийг цаас гэж төсөөлөе л тоо. Цагаан цаас гэж төсөөлөх юм бол дотроо тэрийг internal working model гэж нэрлэдэг байгаа. Дотоод харилцааны загварыг бий болгож байдаг. Тэр нь яаж бий болж байгаа гэвэл ээжтэйгээ харилцах харилцаанд маань би тэр хүний надад өгж байгаа хариу үйлдэл надад ямар нэгэн хэрэгцээ гарах үед, би уйлах үед, би стрессдэх үед эсвэл би амар баяртай жаргалтай байх үед томчуудаас ирж байгаа, ээжээс ирж байгаа хариу үйлдэл ямар байгаагаас шалтгаалаад хүүхэд өөрийгөө харж эхэлдэг гэсэн. Өөрийгөө хинбэ гэдгийг таньж мэдэж эхэлнэ. Бусад хүмүүс аюултай юу, аюулгүй юу гэдгийг таньж мэдэж эхэлнэ. ертөнц юу нь аюултай юм уу, аюулгүй юм уу гэдгийг таньж мэдэж нэг тийм өөрийн гэсэн загварыг бий болгодог гэсэн. Тэгээд тэр загвар болохоор бидний нэг тэр суурь болж байгаа учраас тэн дээр холбоос нь бидний код бичиж оруулахтай адилхан за окей би уйлах үед би сэтгэл хөдлөлийн хувьд надад ямар нэгэн байдлаар стресс тохиолдох үед ээж маань ингээд намайг аваад твэрч ийн над руу хараад уйлсан юм уу памперсын төлөөг болохоор уйлсан юм уу гэ надтай холбоо тогтоож ийн над руу харж ийн гэдг нь хүүхдийн тархинд миний хэрэгцээ би хэрэгцээгээ илэрхийлэх үнцэнтэй юм байна би хайрлуулах үнцэнтэй юм байна гэсэн мессежийг өгч байгаа. Тэгээд бусад хүмүүс би бас найдаж болох юм байна гэсэн тэр нэг үнцэн тэр нэг бэйс сэтгэлцэл үүсэж байгаа гэсэн үг. Тийм болохоор тэр холбоос нь дээр нь болохоор миний зүгээс энэ тайлбар бас үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Тэр нөгөө дотоод харилцааныхаа загварыг авчгаар цаашдаа нөгөө хүүхд багтаа би уйлвал миний хэрэгцээг хангаж өгдөм байх, өгдгөө байх гэдгийг ойлгочгоороо цаашдынхаа амьдралд за би хэцүү байвал уйлж болох юм байна. Эсвэл уйлаад ч дэмэдээ тий. Надаа хэцүү байвал туслаач гэж хэлж болох юм байна. Эсвэл хүмүүсээс тусламж гуйгаад угаасаа л тусалдгүй юм чинь эхлээд нэмэргүй юм байна гэдэг тэр загварыг авдаг гэж ойлголоо зөв үү? Тэгээд тэндээсээ шалтгаалаад нөгөө нэг 4 төрлийн энэгшил хүүхдэд бий болж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэн дээр би тэрнээс өмнө нэг 3 чухал зүйлийг дурдмаар байгаа. Хүүхдийн хувьд яг эцэг гэхээсээ ямар 3 чухал зүйлийг авч өсөх хэрэгтэй вэ? Тэр нь бүр зайшгүй байх ёстой хэрэгцээ вэ гэдгийг нь болохоор хайрлагдах хэрэгцээ тий сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх үед намайг хүлээн зөвшөөршин гэдэг хэрэгцээ. Нөгөө талаасаа emotionally сэтгэл зүйн хувьд тий надтай ээж маань би өөрийгөө илэрхийлэх үед ээж маань нүдэрээ надтай холбогдож байна. Тэ body language-тэй биеэрээ над хариу үйлдэл үзүүлж байна. Намайг зүгээр игнор хийхгүй байна. Тэ тэр emotional bond. Тэгээд secure base, safe haven гэж бид нар бас англи хэл дээр нэрлэдэг байгаа. Тэр нь болохоор би ингээд ганцаараа байжгаад надад ганцаараа байх боломж бас олдож байна. Тэр нь ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөж байна. Тэр бас айгүй чухал болчиход байгаа attachment дээр. Гэтэ би игнор дуулсан болохоор ганцаараа байгаа юм шүү дээ. Ээж маань намайг тоохгүй байгаа болохоор биш. Би зүгээр л ганцаараа байгаа болохоор ганцаараа байх нь ч гэсэн боломжтой болж надад тэр он цаг ээж аав маань олгож байна. Надад хэрэгцээ үүсэх үед ээж аав маань ирээд намайг тэрвэрч байна. Тэ би үгээр хэлж чадахгүй шүү дээ. Жохон бахтаа 1-2 настай да яг минь юу болоод байгаа ямар хэрэгцээ болохгүй байгаад байгаа тий энд юм өвдөд байгаа юм уу энд юм өвдөд байгаа юм мэдгүй болохоор уйлж байгаа шүү дээ. Гэтэ тэрийг заримдаа бид нар уламжлалт хүмүүжүүлэх арга барилаар харах юм бол очиод ингээд аваад ах юм бол хүрт улам уйлдаг болчтой. Тийм болохоор уйлах үед нь зүгээр орхичих гэдэг ч юм уу тий улам найланхаа хүүхэд болчихно. Тийм болохоор орхичих гэдэг ч юм уу. Яг тэрийг сэтгэл зүйн шинжилгээ ухааны үүднээс харах юм бол тийм биш байгаад байгаа. Яагаад гэвэл тгээс 3 настай хүүхдийн хувьд манипуляц хийх ямар ч боломжгүй. Тархины хувьд дөнгөж шинээрээ байгаа тэр үе учраас хамгийн эмзэг байгаа дээрэс нь хамгийн мэдрэг байгаа тэр үе гэсэн үг. Тийм болохоор нөгөө нэг энэ атент хийх гэдэг нь аюул чухал болчиход байгаа. Сэтгэл хөдлөлийн хувьд очиод тэрвэрх, уйлах үед нь юу хэрэгцээтэй байгаа хэрэгцээг нь олж мэдэх, тэрийг нь өгөх хүүхдэд тэр нь болохоор амар энгийн угаасаа л байх хэрэгтэй хүүхдэд байх хэрэгтэй хэрэгцээ болчиход байгаа гэсэн үг. Тийм. Сайн нөгөө ганцаардах гэд ярьсан чинь ингэж санагдлаа нөгөө аав ээж нар маань өвөө эмээр ер нь гэр бүлийн хүмүүс хүүхдтэй л сайхныг л хүсэж байгаа. Мэдээч хүүхд нь уйлаад байгаасаа гэж хүсэхгүй байгаа. Гэхдээ
уул нь уйлах нь, ганцаардах нь, гуниглах нь хүний яг хэвийн одоо сэтгэл зүй хариу үйлдэл шүү дээ тий. Гэтэл нөгөө хүмүүс маань хүүхдэд шаардлага тавьдаг штэ. Чи яагаад ингэ ургуур царайлаад байгаа. Тэ юу ч болоогүй багт чи. Яагаад байгаа юм гээл те. Эсвэл жоохон хүүхдэж битгий уурлаад уйлаа те. Ингээд нөгөө сөрөг сэтгэл хөдлөл сөрөг байдлыг дандаа болохгүй, байхгүй, тэг ёсгүй гэдэг нэг утгаар нь ойлгуулах гэдэг штэ те. Гэтэл бол бид нар энэ энэгшлтийн одоо хэм маягийг энэгшлтээ ингээ хүүхдэд зөв одоо тийм харилцааг үүсгэхээ хэрээр аюулгүй байлгахын хэрээр бол нүндэн ч гэсэн суралцуулах боломжтой байдаг байна шүү дээ тийм ганцаардан зүгээр уйлсан ч зүгээр гэдгийг ойлгох боломжтой гэдэм байх гэдэг бас сая чухал санаа байлаа гэж бодлоо. Тэгээд уйлсан ч болно би чамтай хамт байна. Чи түр ингээ тайвшраад над дээр ирж болно. Би үргэлж чамд нээлттэй гэсэн тэр нөгөө нэг мессеж хүүхд дандаа мэдчих хэрэгтэй гэсэн. Би уйлах юм бол ээж намайг тоохгүй болчихно биш. Би уйлах юм бол ээж намайг угаасаа л игнордно биш. Тэгээ би уйлах юм бол эсвэл би ганцаараа тоглож байгаад буцаад харангууд ээж над руу харж байгаа. Би хүүхдэд дандаа яг тэгж байгаа. Шалгадаг шүү дээ. Байна уу юу те. Тэгэхээр яг тэр амар чухал аюулгүй нөгөө мэдрэмж болчихж байгаа байхгүй. Энэ нөгөө нэвтрүүлэг подкастын маань бас янз бүрийн л амьдралын нөхцөлтэй, янз бүрийн л одоо амьдралын туршлагатай хүмүүс сонсож байгаа. Тэр нөгөө сая хоёулаа ингээд жишээ авч ярих та аав ээж эмээ өвөө гэл жишээнүүдийг аваа ярьлаа шүү дээ. Гэтэ яг одоо амьдралын хөслөөс болоод ийм бас харилцааг мэдрэгүүч хүүхдүүд байж бас болно шүү дээ. Тэр хүмүүсийн маань хувьд бас асуулт байгаа. Энэгшлтийг заавал хүн ээжээсээ эсвэл ааваас авд юм уу? Эмээгээсээ эсвэл өвгөөс авд юм уу? Гэдэг асуулт байгаа. Тэгэхээр тэрэнд хоёулаа харилдаг бол энэгшлийг хамгийн ойр байгаа хүнээсээ л ер нь хүүхд аавна. Тэгээд нэг хүүхдийн хувьд энэгшилгүйгээр хүн болох ямар ч боломжгүй. Яг хүн бидний хувьд энэгшил харилцаа холбоо байхгүйгээр тэр хүүхд ганцаараа байжгаад хүн болох боломж том ховор магадгүй тэгээд хүн болох юм бол нөгөө нэг бид нар disorganized энэгшилтэй замраагүй энэгшил гэж нэрлэдэг байгаа. Том болоод улам илүү одоо асуудалд оролцох, улам илүү сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлтэй тохиолдох одоо сэтгэл зүйн хүндрэл бэрхшээллийг одоо даван туулах чадвар нь бага байх тий магадлал тун өндөр болж байгаа гэсэн үг. Тэгэхээр таныг жоохон бах чинь хинч байж болно тий өвөө эмээ аав ах наац ихч тий хинч байж болно тэр нэг ганц бейс ганц хүн байх нь л чухал гэсэн үг. Тэр хүнтэй харилцаа тэр хүүхдийн тэр internal working model буюу дотоод харилцааны загварыг тогтоож өгнө. Би хий, бусд хүмүүс хий гэдгийг тодорхойлох загвар нь болж өгч байгаа гэсэн. Зөв. За тэгэхээр хоёлаа ер нь нэг энэгшилт гэж яг юу болох, хинээс ийм харилцааг хүн мэдэрдээ авдээ. Яагаад бидний өнөөгийн те 30 жилийн дараах амьдрал, 40 жилийн дараах амьдрал нөлөөлөд байгаа гэдэг талаар нэлээ одоо суур ойлголтуудыг хүмүүс маань сайн хэсгийг сонссон баг. Тэгэхээр одоо хоёлаа нөгөө энэгшлтийн загваруудын талаар ярьж байгаа. Дөрвөн загвар эдгаа гэдэг дөрвөн дурдаад өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр тэдгээрийг дэлгэрүүлээд явъя. За энэгшлтийн болохоор ерөнхий дөрвөн хэв маяг байгаа. Эхнийх нь болохоор аюулгүй энэгшил. За тэгээд төгшүүртэй энэгшил. Тэгээд зугтаадаг энэгшил. За тэгээд замбраагүй гэсэн ерөнхий дөрвөн энэгшлийг бид нарт Bowlby борлон Mary Ainsworth өгч байгаа. Аюулгүй энэгшил нь юу юм бэ гэвэл хүүхдэд тэр нэг аюулгүй орчин нь бүрдсэн. Тэгээд өөрийнхөө тухай мэдрэхтэй би хайр хүртэх зохистой гэж мэдэрч байна. Бусдыг харахтаа бусад хүмүүс найдвартай гэж мэдэрч байна. Тийм болохоор харилцаанд тогтвортой тийм харилцаа үүсгэх одоо тэр суурь нь тэр хүүхдэд тэр хүнд байна гэсэн үг. Тийм учраас харилцаанууд нь ер нь маш тогтвортой байх магадлал тун өндөр тий сэтгэл хөдлөлийн хувьд мэдээж хүн учраас харилцааны одоо асуудлууд тохиолдно. Гэхдээ тэр одоо үеүүдэд тэрийг даван гарах resilience чадвар тий илүү өндөр байх магадлал өндөр тэр хүмүүсийг одоо secure буюу одоо эрүүл энэгшилтэй хүмүүс гэж нэрлэж байна тий. Аюулгүй энэгшилтэй хүмүүс дараагийн нь болохоор төгшүүртэй энэгшилийн загварыг ярилцъя. Төгшүүртэй энэгшилийн хувьд болохоор эцэг эх нь хүүхдтэйгээ хамт байхдаа заримдаа маш их хайрыг өгдөг, маш их анхаарлыг өгдөг. Заримдаа тэр анхаарал байхгүй болчихдог. Нөгөө inconsistency гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Заримдаа амар хайртай байна, анхаарлаа бүрэн хандуулна нөгөө мүүдээс шалтгаалаад. Заримдаа ажлын стресс эсвэл
ямар нэгэн амьдралын тэ юу байдیں۔ Тэ өөрийнх нь бас стори байгаа штэ. Тэрээс шалтгаалаад зарим зүйл дээр хүүхдээсээ хол болчихж байгаа. Тэгэхээр яг вэ гэвэл нэг юм төгшүүр гэдэг чинь өөрөө тодорхойгүй байдалтай амар холбоотой. Тодорхойгүй байдал байгаа газар төгшүүр одоо маш өндөр тэ бид нарт хөгжиж идэг, өсөж идэг. Тэгээ хүүхдийн хувьд бол тийм одоо эмзэг байгаа, одоо сул дорой байгаа. Тэгээд бүрэн томчуудаас хамааралтай байгаа хүүхдийн хувьд тий заримдаа уйлах үед нээж нь аваад идэг. Заримдаа уйлах үед нээж нь ирэхгүй байдаг. Ямар үед би уйлах ёстой юм бол, ямар үед би уйлах юм бол ээж намайг авах юм бол тий заримдаа ээж жоохон ууртай байх шиг байна. Тэгэхээр би уйлахгүй байх шигтэй. Ээж өнөөдөр жаргалтай байна тий. Тэгэхээр тийм байгаа юм чинь би нэг одоо жоохон өөрийнхөө хэрэгцээг ээждээ хэлэх аюулгүй нөхцөл байгаа юм байна. Тэгэхээр энэ нэг юм томчуудын ая талыг харж тэнд нь тасан зогсож эхэлж байгаа хүүхэд. Уул нь бол тэр хэрэгцээг ээж аав нь угаасаа хангаж өгөх ёстой тий. Гэхдээ тэнд хүүхэд тасан зогсож эхэлж байгаа. Тэрнгөөрөө яаж байгаа гэвэл төгшүүрийг одоо өөртөө бий болгож эхэлж байгаа гэсэн. Тэр нь хүүхдийн nervous system буюу одоо мэдрэлийн систем. Тий. Юуны систем гэсэн бэ? Мэдрэлийн систем. Мэдрэлийн системд нь нөлөөлж эхэлж байгаа гэсэн. Би яавал яхан тодорхой биш, ямар ч consistency байхгүй, тодорхой байдал байхгүй болохоор. Тэнгууд төгшүүртэй нэгшилтэй хүн том боллоо. Яах вэ гэвэл одоо ихэнхдээ одоо relationship-ууд дээр тий romantic одоо харилцаанууд дээр эсвэл маш дотн одоо найз нөхдийн харилцаанууд дээр найзуудыгаа найзуудтайгаа айгүй ойр байхыг хүсдэг тий найзуудтайгаа хаана байгааг мэдхийг хүсдэг тий одоо юу хийж байгааг мэдхийг хүсдэг текст бичих юм бол хариу бичихгүй бол маш их тий айж сандардаг яаж вэ тий намайг ингээ орхиж байгаа юм бах та намайг ингээ игнорддаг намайг ингээ таадаггүй болж байгаа юм бах та би ингээ одоо хайр хүртэх зохисгүй хүн болж байгаа юм бах та тий нэг дотроос яг гэвэл тэр маань бүр нэг одоо бидний энэ нэгшлийн загвар чинь бүр үл ухамсарлахын төвшөнд аль хэдийн өсөж хөгжсөн байдаг учраас хянахад амар хэцүү. Гинт одоо ингээл гарч ирнэ те. Хосын харилцаан дээр нөгөө хүний хаана байгааг мэдхийг хүснэ. Хариу маш удаан хүлээн. Хариу ирэхгүй бол маш олон удаа залгана. Маш олон удаа текст бичнэ. Тэ нөгөө хүн хариу бичихгүй бол улам илүү нөгөө нэг юу айдсан нэгсэн бүр тулаадах нь шүү дээ. Тэгээд одоо нөгөө нэг уртлын тархиараа те танин мэдхийн тархиараа өдөрдүүлэх боломжгүй төвшөнд орно те. Би энэ амар тенс мэдрэгдэн зүрхэн хүчтэй цогцолно тэгээ гарн чичрэндээ яагаад байгаагаа би мэдэхгүй байна гэхдээ тэнд амар их өвдөлт байгаад байгаа байхгүй тийм болохоор би өөрийгөө удирдах чадахгүй нөгөө хүн рүүгээ залгаал нөгөө нэг дахиад баталгаа хүсээд байна confirmation чи надтай хамт байна уу намайг орхиогүй зү гэсэн confirmation хүсээд хийгээд байгаа гэхдээ тэр нь одоо ингээд нөгөө хүндээ болохоор амар хэцүү болж ирж байгаа тий контролинг болж ирж байгаа ч юм уу тий тийм ийм загвар байх одоо төгшүүртэй нэгшлийн хувьд бас харилцаанууд дээр ингэж илрэх тохиолдол айгүй их түгээмэл байдаг. Тэр нөгөө юу вэ шүү дээ. Одоо ягаад ч юм те багада ийм нэг барьцгүйч гэх юм уу тодорхойгүй харилцааг хариу үйлдэлүүдийг мэдрээд байсан болохоор нөгөө тодорхой байдлыг хүсэж иж тайвшрах гэдэг болохоор өөрөө ч тэрэндээ түүнийг мэдхгүйгээр хүмүүстэй харилцахдаа нөгөө саяны хэлдэг шиг баталгаа яг тодорхой те яг яаж байгаагаа ингээд бусд хүмүүс яаж байгааг надад яаж хандж байгаа яаж харилцаж байгааг мэдхийг ингээд хүсээл тэр нөө өөрийг нь ч заавал бас өрөөлдөж ингээд хэцүү мэдрэмж төрүүлээд байдаг юм шүү дээ. Яг үнэ. За тэгэхээр хоёлаа сая хоёр хэм маягийг ярьчлаа шүү дээ. За нөгөө хоёр хэм маяг нь ямар хэм маягуд байх вэ? Дараагийн хандлагаар зургатаадаг нэгшил яг төгшүүртэй нэгшлийн бүр эсрэг нь гэсэн үг. Эцэг гэхээс сэтгэл зүйн төвшөнд сэтгэл зүйн хувьд нөгөө нэг хариу үйлдэл үзүүлж байгаа хариу үйлдэл ерөөсөй байхгүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үед дандаа хаадаг, дандаа тоохгүй юм шиг орхидог. Одоо неглект гэж хэлээд байгаа тий. Хүүхдийг орхих, ганцаар ингээд орхих тэр мэдрэмж. Магадгүй хамт оршин байгаа ч гэсэн тэнд нөгөө нэг одоо сэтгэл хөдлөлийн хувьд одоо холбоос байхгүй үед хүүхэд дотроо юу үүсэх вэ гэвэл миний мэдрэмжүүд би өөрийгөө илэрхийлэх нь одоо аюултай юм байна. Бишээ аюултай юм байна. Тийм аюултай юм байна гэсэн мэдрэмж тий. Тийм болохоор би өөрийгөө л хариуцах хэрэгтэй юм байна. Би өөрийгөө л одоо сейв хийх хэрэгтэй юм байна гэсэн одоо энэгшлийг
загварыг бий болгож байгаа гэсэн. Тэгээд бусд хүмүүс аюултай. Яагаад гэвэл би өөрийгөө илэрхийлэх юм бол rejection байгаад байгаа. Би өвдөд байгаа учраас бусд хүмүүс аюултай болж байна. Тийм учраас би зөвхөн өөртөө л итгэе. Тэгээ өөрөө л бүх юмыг болгоё гэдэг тэр жоохон хүүхэд дотроо тэрийг одоо агуулж тэрийг мэдрэмжийн төвшөнд өөртөө бий болгодог гэсэн. Тэр нэг одоо итгэл үнэмшил гэж бид нэр хэлж болно те. Гэхдээ итгэл үнэмшил гэх юм бол бүр ухамсарын төвшөнд болж байгаа. Бүр ухамсаргүйн төвшөнд тэр нэг feeling belief мэдрэмжийн төвшөндөх өөртөө тийм итгэл үнэмшлийг бий болгоно. За avoidant энэгшилтэй хүмүүсийн хувьд болохоор дотн харилцаанд оронгуутлаа тэр нь тархинд нь ямар мессеж өгөх гэвэл аюултай. Чи дахиад орхигдно, хаягдана. Тиймээс өөрийгөө авч гар. Өөрийгөө авар гэд одоо дотн харилцаанд орох үедээ харилцаа нэг илүү гүнзгий олох үед өөрийгөө татаж гаргах, цогтаах, олдох гэсэн хариултууд айгүйх найз нөхдийн харилцаан дээр ч тэр романтик харилцаан дээр ч тэр гарах тохиолдол маш өндөр байдаг. Тэгээд маш сонирхолтой байна. Судалгаагаар бас маш олон кейс дээр та бүхэн бас өөрийгөө сонсож байгаа өөрсдийгөө ингээд ажиглаж байгаа бол төвшөлтэй энэгшилтэй болон цогцоотой энэгшилтэй хүмүүс нэгэндээ татагдах магадлал том байдаг. Яг гэвэл энэ дээр нэг юм pull and push гэдэг нэг юм dynamic яваад байгаа шүү дээ. Тэр нь айгүй тийм юу байдаг учраас танил байдаг учраас нэгэндээ айгүй татагддаг гэдэг бас амар олон судалгаа байдаг. Нэгэн төвшөөл яач уу гээл нөгөөх нь зүгтаагаал зүгтж байгаа олон мэдмэр санагдал яач уу гээл ингээл нэг юм харилцааны юунд яваад байна гэсэн үг шүү дээ. Тойрог гэх юм уу? Нэг нь пүрсүү хийгээл нэг нь чейс хийгээл нэг нь нөгөө төсөө зүгтаал те ингээл тэр нэг харилцааны загвар. За тэгвэл нөгөө үлдсэн нь? Үлдсэн нь болохоор хамгийн сүүлийн замбраагүй энэгшил гэж disorganized. Замбраагүй энэгшлийн хувьд болохоор илүү ээж аав нь илүү доктортой биш. Тэгээ одоо хүнд кейсүүд дээр яригдах кейсүүд байж болно. Жишээ нь одоо хүчирхийлэлтэй гэвэл ээж аав нь ямар нэгэн addiction байгаа тий уудаг эсвэл харт амир хэрэгэлдэг эсвэл одоо маш нарциссистик ч юм уу тий тийм гэр бүлд өссөн хүүхдийн хувьд disorganized буюу энэ замбраагүй энэгшлийг одоо бий болгож байгаа. Яагаад гэвэл намайг харж хандах, намайг хайрлах, миний хажууд байх, одоо намайг харж хандах хүн маань одоо миний одоо source of safety буюу миний аюулгүй байдлын одоо их үүсвэр болон нөгөө талдаа миний бас айцын их үүсвэр болчихж байгаа. Би тэр хүндээ маш ойр баймаар байна. Ингээд ойртмоор байна хүүхдийн хувьдтэй. Яагаад гэвэл тэгжиж л би амьд үлдэн штэ болно тий. Тэгсэн чинь яах вэ гэвэл тэр хүн надад бас амар их өвдөлт өгөөд байна. Бүх талаараа би тэр хүнээс айгүйх айж байгаа. Тэ. Яг энэ нэгшлтэй хүмүүсийн хувьд болохоор яг энэ нөгөө нэг загвар маш их ингэж нөгөө нэг дотн харилцаа байхыг хүсдэг. Тэгээ дотн харилцаа хүсдэг. Гэхдээ бас маш их тэрнтэйгээ адилхан хэмжээнд бүр маш хүчтэй хэмжээнд айдас мэдэрдэг харилцаанаас. Тийм энэшлиг одоо disorganized энэшил гэж нэрлэж байгаа. Би саяхан нэг ном уншиж ирсэн байхгүй. Тэнгүү тэр номон дээр юуг илүү чухалчилж нөгөө ярьдаг вэ гэхээр одоо сэтгэлээ нээ гэдэг зүйл байгаа байхгүй. Ингээд өөрийнхөө чин зүрх ингээд сэтгэлээ нээ. Тэгээ тэрэн цаад утгаараа ингээд явж нөгөө өөрийнхөө сайн муу сайхан мухай тийм тэр бүх төлөвүүдийг хүлээн зөвшөөрж тэр бүхэндээ нээлттэй байж хүмүүст ч гэсэн харилцаах та нөгөө хайрыг өгч өөртөө ямар байгаагаа илэрхийлж ингээл бүх зүйл нээлттэй байх тухай ингээл ярьж байгаа байхгүй. Тэгэл тэр номын гол дүр юм бол яг яа сэтгэлээ нэ хинбэл гэдэг ингээ хайцаарл явж байгаа юм. Тэгвэл саяны ингээд энэшлийн хэв загваруудыг ингээд сонсоод байхад одоо чи нэг нь бол ингээл яг барьцгүй зүйлийг мэдрэдсэн учраас барьцтай те тодорхой зүйлийг мэдрэх гээл түгшээл. Тэгэнгүүт нөгөө юм маяг нь болонгот ингээл цугтаал гэдэг ч юм уу. Нөгөөд ийм тохиолдлуудад тэр одоо ийм нөхцөл байгаа заримдаа л хүмүүс мэдгүй байгаа ш багасаа би ийм энэшилтэй байсан болохоор гэдэг. Тэгвэл тэр хүмүүсийн маань хувьд бол нөгөө сэтгэлээ нээх, үннээрээ байх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх гээл мянга магадгүй хүмүүсээс ийм зүйл сонсоод ч тэр хүн тэгэл яаж гэдэг асуултад тулгарх юм шиг сонсогдож байна л да. Нөгөө яг өөрийнхөө байх тийм боломж нөгөө бүрдэхгүй ч гэх юм уу. Хүмүүс ер нь хэр их ингээд ер нь нэг ингээд чиний бас туршлагаас ч юм ингээд анзаархад энэшилтэй хэв загвараа хүмүүс ер нь хэр мэддэг юм шиг ингээд санагдсан.
хүмүүс үүнтэйгээ ер нь уулзраа нэг хэзээ үед ч юм олдог юм шиг бас санагдчихсэн. За миний хувьд одоо үйлчлүүлэгчтэйгээ хамт одоо алхаж байгаа амар олон түүх сонсож байгаа. Миний хувьд зүгээр ингээ харахад бас өөр дээрэж гисэн би өөрийнхөө энэ ишлэлийн маягийг мэддэг. Харахад хүмүүс ер нь өөрийгөө ямар төрлийн хүн бэ гэдгийг мэдчихэдэг. Тэгтээ тэрнтэй тэрийг хүлээн зөвшөөрөх тэрийг одоо тэр хүлээн зөвшөөрөх гэдэг нь айгүй хэцүү байд юм шиг байна. Тэгээд тийм учраас нөгөө нэг яг л адилхан өмнө байж исэн тэр нөгөө нэг харилцааны загваруудаа танил учраас гэхдээ тэр нь эрүүл гэсэн үг биш те. Танил учраас миний тарих тэрийг аюулгүй гэж хүлээж авч байгаа учраас тэр харилцааны загвар дээрээ л үлдэхийг хүсдэг. Тэгээ магадгүй avoidant энэгшилтэй хүмүүс, цогтаадаг энэгшилтэй хүмүүс, төвшөөртэй энэгшилтэй хүмүүс илүү ойрхон байдаг ч юм уу те. Харилцааных нь хамт байгаа хүмүүс нь ойр байгаа хүмүүс нь гэдэг ч юм уу. Тэгээд тэр нь танил байдаг учраас хүмүүс тэнд байх сонголтыг хийж байгаа. Яагаад гэвэл тэр нь танил гэдэг нь аюулгүй учраас. Тэ. Тэгэхээр мэдээж бид нар энэгшлээ таньж мэдэх маш олон арга зүй байна. Тиймээс шилжиж болно. Эсвэл миний бодлоор та өөрийгөө хамгийн сайн мэднэ. Та хинтээ найзалдаг вэ гэдгийг, ямар төрлийн найзууд сонгодог вэ гэдгийг, тэр найзуудаасаа ямар төрлийн шарх авдаг вэ, эсвэл ямар үед та хамгийн их ууралдаг вэ гэдгийг, тий хамгийн их trigger болоод бүр байж суух аргагүй болдог вэ гэдгийг та өөрөө хамгийн сайн мэднэ. Романтик хосын харилцаан дээр ч гэсэн ямар төрлийн хосуудыг та дандаа сонгоод байна вэ гэдгээ ч гэсэн та хамгийн сайн мэдж байгаа. Тэгэхээр өөрийнхөө энэ ишлийн хэв загварыг мэдэх бас нэг маш энгийн арга нь зүгээр түр харилцаануудаа хараад түр нэг юм step back хийгээд те түр нэг одоо нэг амьдралаасаа түр ингэж одоо 3 дахь өнцгөөс харна гэж ярьдэн шүү дээ те маш одоо нийтлэг бас классик техник те стил зүйн хувьд түр өөрийнхөө харилцаануудаас холдоод миний ер нь энэ хүртэлх одоо 20 хэдэн жилийн амьдрал 30 хэдэн жилийн амьдралд би ямар хүмүүстэй найзлж ирсэн юм бэ? Би ямар төрлийн ер нь харилцааны загварыг их давтаад байна вэ? Тэ? Ямар төрлийн динамик хамгийн их миний харилцаануудад давтагдаад байна вэ? Тэгээд би юунаас нь хамгийн их шархлаад холцсон бол? Юунаас нь хамгийн их шархалсан мөртлөө би яагаад энэ харилцаанд үлдсэн бол гэдэг ч юм те. Тэднэрийг ажиглах гэдэг нь одоо хамгийн чухал ихний алхам. Тэгэд тэгснээрээ та өөрийнхөө одоо энэ ишлийн хэв загварыг мэдэх боломжтой. Эсвэл маш энгийн бас аргууд тий одоо тест ашигладаг ч юм уу хүмүүс өндөө хийж байгаа тий. Миний хувьд болохоор яг тэр нэг юм түр ингээ харилцаануудаас жоохон халдаад өөрийгөө ажиглах энэ хүртэл ирсэн харилцаануудаа ажиглах гэдэг нь амар үр дүнтэй арга юм шиг санагддаг. Тэгснээрээ та бас өөрийгөө ойлгож эхэлж байгаа юм. Тэр нэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх тэр процесс нь тэнэс эхэлдэм болов уу гэж би бас боддог. Нөгөө эрүүл харилцаанд суралцах гэдэг ингээд цуврал дугаарууд одоо явж байгаа. Тэнгүүд өмнөх ингээд подкастууд дээр ч гэсэн зочд маань ингээд хэлж байгаа байхгүй юу? Хүмүүс ингээд тухгүй байсан ч гэсэн ингээд тэр харилцаанд бас үлдэх ингээд сонголтыг ингээд хийчээд байдаг. Тэгээ гол нь уул нь ингээд хүлээн зөвшөөрчүүл тэгээ тухгүй байсан ч гэсэн хэцүү мэдрэмж төрөөд хэцүү санагдах ч гэсэн ингээд бас нэг алхам болно алхаад үзчихвэл арай өөр өнцгөөс бас хараад үзчихвэл нөхцөл байдал арай өөр болдгоо. Тэгвэл тэр торигдол байгаа дэвэл ингээд нөгөө тэр нөхцөл байдлыг нөгөө сая 3 дахь шиг хэллээ шүү дээ. Тэр өнцгөөс ингээд харах нөхцөл нь бүрддэггүй маа. Ингээл зөвтгөл хараад идгээ гэж хэлж байгаа байхгүй. Магадгүй ингээд хүлээн зөвшөөрлөө. За эндээс хэцүү ч гэсэн би холдоод үзье. Хэцүү ч гэсэн би түр ингээд өөртөө анализ хийгээд үзье. Гэт ийм сонголтыг хийсний дараа хүмүүст юу н ямар өөрчлөлт ингээд гардаг вэ харилцаанд мэдрэмжийн хувьд? Хүн хүнээс шалтгаалж янз бүрийн өөрчлөлтүүд гарах. Магадгүй та өөрөө avoided энэгшилтэй бол тань зүгээр л санагдана. Зогсож байгаа учраас. Төвшөөртэй энэгшилтэй бол бүр хэцүү санагдана. Ягаад гэвэл тэр нөгөө нэг шогтгоо сайхан айдас маш тий хүнд өвдөлттэй байгаа учраас. Тэгээ энэ дээр бас нөгөө нэг хоёулынгийнх нь бас нэг асуулт орж иж энэ яаж энэ ер нь энэгшлийг засах боломжтой юм уу гэдэг юм тий. Энэ ер нь засрах боломжтой юм уу гэдэг зүйл орж иж тий. Засрах боломжтой. Бидний тарих бол нөгөө нэг пластик тий.
нэг ийм зүйл төсөөлөл л доо бид нар ингээд дандаа гэртээ нэг л арга замаар очдог байсан. Тэгэхээр яг тэрийг зүгээр бидний энэшлийн нэг загвар гэж төсөөлье тий. Би одоо харилцаануудын дандаа л яг нэг төрлийн хүмүүсийг сонгодог байсан. Яг нэг төрлийн хүмүүстэй л харилцдаг. Тэгэхдээ би тэндээ өвдөд байгаа мó, гэмтээд байгаа мó гэдгийг мэдэхгүй. Тэ яг энэ харилцаанд дунд л ингэж явдаг байсан. Тэгээд одоо яасан бэ гэвэл би түр ухарч агаад тэгээд надад ашигтай, надад аюулгүй харилцааг би зориудаар сонгож эхэлж байгаа. Зарим нэг намайг гэмтээдэг харилцаануудыг би болоод намайг ойлгодог, надад аюулгүйдэг мэдрэмжүүдийг өгдөг харилцаануудыг сонгож эхлэх үед яаж байгааг гэвэл миний тархинд шинэ холбоос бий болж эхэлж байгаа. Шинэ холбоос. Тэнгууд би яг амьдрал дээрээ би дандаа ингээд одоо өөрийгөө энэ хүнд одоо найзуудтайгаа хамт байхдаа батлах гэж хичээдэг байсан тий. Энийг хэлчүүл энэ хүн уурлах баха. Яг уурлан тиймээс энийг хэлж болохгүй, энийг хэлье гэж би тэр хүнтэй ярилцдаг байсан бол одоо би энэ нэг шинэ харилцаанд арай нэг өөр харилцаанд би юу бодож байгаагаа нуухгүйгээр, юу мэдэрч байгаагаа нуухгүйгээр зөвхөн өөрийгөө илэрхийлж болж байна тий. Тэнгуут тэр миний одоо тархинд дахиад нэг шинэ холбоос үсгээд тэр нь миний одоо эдгэрлийн хамгийн ихний дахиад нэг нөгөө шинэ загвар үсчихнэ гэсэн үг байхгүй миний тархинд тий. Тэр нь миний эдгэрлийн хамгийн анхны одоо алхам болж байгаа гэсэн үг. Тэр таны амьдралд одоо at least нэг тий яг тэр нэг юм эрүүл харилцааны загвартай хүн байх, тийм харилцаа байх айгуу чухал болж байгаа. Тэгээ тэр нь найз байж болно, партнер байж болно, romantic relationship байж болно. Эсвэл би нар бас сэтгэл зүйчтэй уулзах уулзалт дээр ч гэсэн би уулзах үед тэнд бас дахиад нэг шинэ холбоос үүсэж байгаа учраас that's why бид нар ингээд сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж зөвлөдөг нь бас яг тэр нэг холбоос үүсдэг учраас. Одоо юу яаж штэ сэтгэл зүйчдэр очоод ч гэдэг юм уу эсвэл ингээд зүгээр магадгүй одоо би ч гэсэн ингээд өөрийнхөө харилцаанууд дээр бас ингээд анализ хийгээл ингээд сүулдэл бас ингээд ойлгочлаа юм л та. Тэгэл тэрэнд ч гэсэн ингээд би суралцгаа явж гэн өнөөдөр би чамтай ярилцж байгаагаасаа өмнөх оролцогч нартайгаа ярилцж байгаагаасаа гэл энэ бүхнээс ингээд суралцаал хэв загваруудаа ингээд ойлгоол явж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө хүмүүст ч гэсэн ийм аялал одоо нэг өөртөө танилцгаа илгээд байгаа шүү дээ. Тэгээ тийм аяллынх нь бас нэг эхлэл болж чадж байгаа лөө гэд бас өөртөө асуулттай л явж байна. Тэгэхээр нөгөө хүмүүс жаа хурдан бас өрдөн өсөд идэг шүү дээ. Өнөөдөр нэг ойлгол нэрэл заримдаа ингээл подкаст сонсохоор нэр нь тийм биш. Би яг ийм хэв загвар явах юм байна те. Би яг ингэдэж штэ гэж ингээл боддог. Тэгэл тэр подкастыг сонсоод тэрнээс хооших бүх харилцаанд нөгөө подкаст нэрээ сонссон зүйлсээ ингээл хэрэгжүүлэл байх юм шиг хүлээгээл тэнгуут тэр чин заримдаа болно, заримдаа болохгүй ангууд нь би болоог юм байна. Айгоо их нөгөө юм хурдан үр дүн хүлээх гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Нөгөө өөртөө бас нэг юм хүлээлтч юм нэг шалгуур тавьчих ч тийм. За нэг сарын дотор бүх харилцаагаа зохицуулна гэдэг ч юм уу тийм. Энэ жил ингээл бүгднгийн зохицуулна дараа жилээс бүх өстой муухай харилцаа мэдрэхгүй, өстой муухай харилцаа хүмүүст үзүүлэхгүй. Тэгдэг байсан бол гоё л энэ да. Эдгэрлийн процесс бидний хүнээсээ хамаарат өөр байдаг юм шиг тий. Тэгж санагдаж байна. Хүн болгоны ард дахиад аав ээжүүд байгаа. Аав ээжүүдийн ард дахиад нэг аав ээжүүд байгаа. Маш олон төөх, маш их харилцааны динамикууд. Тэгээд хүн болгоны төөх бид нар магадгүй энэ зүгээр нэг дөрвөн химаяг гэж ярьж байгаа ч гэсэн хүн болгоны ард бас нэг юм үнэхээр тийм онцгой өөр түүхүүд, өөр загварууд явж байгаа. Тулсан өөр experience-ууд, туршлагууд байгаа. Тэгээд хүүхдүүд ч гэсэндээ яг нэг гэр бүл өссөн хүүхдүүд ч гэсэн тэр гэр бүл болж байгаа үйл явдлуудыг хүртэж хүлээж авахтаа шал өөрөөр хүртэж хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр шиг бидний эдгэрлийн процесс ч гэсэн хүн болгоных өөр цаг хугацаа болгон бас нэг өөр байдаг. Тэгээд хүн болгон одоо би сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа хүмүүсийн хувьд одоо өгж байгаа хүний хувьд ч гэсэн ингээд үйлчлүүлэгч нар маш хурдан үр дүн хүсдэг, маш хурдан засахыг хүсдэг, маш хурдан жааж хийхийг хүсдэг, маш хурдан аюул одоо нөгөө нэг юм тэр асуудлын одоо шалтгааныг нь олоод харчих юм бол шууд засчихъя гэж боддог тий. Гэтэ тэр бол бас нэг төрлийн бид нар ингээд нөгөө тэр
өвдөлттэйгөө нүр тулахыг хүсэхгүй байгаа. Нөгөө сул дорой эмзэг болохыг хүсэхгүй байгаа. Гяс зогцолчих гэлээ. Зогцолчих гад үзэж байгаагийн нэг илрэл. Гэтэ яг тийм одоо төрлийн одоо өвдөлтүүдтэйгээ нүр тулахгүйгээр тэр нөгөө дундуур явж тэрийг мэдрээд тэгээ бүр ингээд шалдаа буугаад уйлаад тэгээ тэгээд яг нөгөө харилцаанд тулгарч байгаа зарим нэг өвдөлттэй үннүүдтэйгээ тий үннүүдтэйгээ нүр тулахгүйгээр өдөрлийн дундуур гарна гэдэг бол боломжгүй. Тэгээ энэ процесс магадгүй та 30 насалсан бол 20 насалсан бол тэр хэмжээнд энэ паттерн таны амьдрал маш олон жил байсан гэсэн үг. Та энэгээр энэ бол таны хувьд үнэн паттерн одоо үнэн байсан гэсэн үг байхгүй. Тэнгуү заримдаа манай ингээд өвчлүүлэгч нь хэлдэг байхгүй гээд тань дээр ирсэн чинь бүр олон асуудалтай болсон юм шиг. Өмнө асуудал гэж хардаггүй байсан зүйл асуудал болчихж байгаа байхгүй тий. Тэнгуү тэндээс юу вэ? Би улам их асуудалтай болоод байгаа юм шиг. Гэтэ үндэ тэр одоо процесс бол эдгэрлийн процесс. Яг нөгөө нэг одоо хэвсэн дор нууцсан байсан бүх өвдөлттэй зүйлсүүдээ нэгээр нь гаргаж ирээд харах нь угаасаа л өвдөлттэй байна. Угаасаа хэцүү байна. Гэтэ тэр дундуур явах нь тэгээ тэр дундуур өөртөө үнэнч үлдээд явах нь тий. Тийм болохоор хүмүүн бүрээс шалтгаалаад цаг хугацаа нь өөр байна. Төвчээр их шаардна. Тэгээд зориг их шаардна. Эмзэг сул дорой байх зориг их шаардна. Тийм үү. Тийм. Тэгж нэрээ бас бид нарт дээр ч гэсэн тэгдэг шүү дээ. Одоо нэг сэтгэл зүйч нар нэг сургалтанд суугаад сэтгэл зүйн дасгал ажиллахаар нэг одоо сэтгэл зүйн тест ажиллахаар өөрийгөө гоё мэдээд авчин гоё гэл эхлэнгүүт юу нөгөө тийшээ хийснээсээ ихсэл одоо дахиад нэмж энийг бодох, дахиад нэг энийг тэ анзаарах, дахиад нэг энийг ингээд нэг бичээд үзэх гэл улмал ингээд нэрээ бас үйлчлүүлэгчээ хэлсэн айгу сонирхолтой зүйлээ нэрэл бид нөр өөртөө ажиллах тусам дахиад олон юмнууд гарч ирэх юм тийм. Тэгээ тэр ихтэй жоохон хэцүү байдаг ч гэсэн илүү нөгөө сайхан аз жаргалтай гэдэг юм руу маань л улам алхам алхмаар төхүүлж өгöd байгаа юм да тийм. За тэгэхээр хоёлаа энэ гэрчлэлийг нөгөө ярихаар хүмүүст нөгөө юу нь илүү их бас ингээд гол ингээд поинтлж харж байгаа вэ гэд бодож юм л та. Тэгэхээр яалтгүй нөгөө хосын харилцаан дээр хүмүүс илүү их өнөөрөө хосын харилцаан дээр би чи яадаг үлээ, манай найз өхөн найзал байдаг үлээ, эхнэр нөгөө яадаг үлээ гэж бодож байгаа гэж бодож юм. Тэгэхээр ер нь хосын харилцаан дээр энэгшил нэгнийхээ энэгшилтэй юм аяа яаж ойлгох хэрэгтэй юм. Тэгээ нэгнийхээ за би нэг ингэдэм биш үү, чи нэг ингэдэм биш үү гэд мэдчихвэл бас ямар дарга гэх юм уу хэрэглэж харилцаандаа засвар сайжруулалтыг хийх хэрэгтэй юм бол хосын харилцаан дээр энэгшил хамгийн хүчтэй гарч ирдэг. Хамгийн хүчтэй гарч ирдэг. Нөгөө нэг өмнө нь ерөөсөө анзаардаггүй байсан тэр өөрийнхөө одоо part of you те тэрийгээ ч гэсэн ингэж хардаг. Би ийм хүн байсан юм уу гэдэг ч гэсэн те. Бүр бүгднгийн нэгэж ил болдог харилцаа бол хосын харилцаа. Яг тэр хэмжээний бүр age аваас мэнч илүү дотно одоо хүн байгаа учраас тийм харилцаа байгаа учраас те. Миний бодлоор хамгийн ихэнд хийх чухал зүйл бол өөрийгөө таньж мэдэх. Би яг яагаад байгаа юм бэ гэдгийг ойлгох. Би энэ хүнээсээ юу хүсэж байгаа юм. Тэгээд би ямар өвдөлттэй байгаа болохоор одоо тэндээсээ шалтгаалаад энэ хүнийг ингэж өөрчлөх гээд байгаа юм бол гэдэг ч юм уу те. Яагаад би энэ хүнийг ийм байгаасаа гэж хүсэж байгаа юм бол гэдэг ч юм уу те. Яагаад би энэ хүнийг ингэж засахыг хүсэж байгаа юм бол гэдэг ч юм уу. Тийм асуултуудыг эхлээд өөртөө тавих хэрэгтэй байна. Өөрөөсөө эхлэх нь хамгийн чухал ах гэж бодож байна. Хамгийн ихний point. Би ямар хүн юм, би яагаад байгаагаа ойлгох. Дараа нь нөгөө хостоо тийм нэг аюулгүй орчныг нь бүрдүүлж өгөөд хамтдаа энэшлээ, хамтдаа нөгөө нэг яг тэр нэг юм яг дотор нь юу болоод байгааг зарим нэг бүр ингэ ярилцахад хэцүү сэдвүүд байдаг шүү дээ тий. Тэр зүйлсүүдээ хамтдаа ярилцах тийм аюулгүй орчныг хиндээ бүрдүүлж өгөх айгуу чухал. Тэгэд хин ч ингэ айгуу perfect биш тий. Ялангуяа одоо Монголын нийгэм гэдэг чинь ер нь бол тэгэл харах юм бол аюулгүй нэгшилтэй хүн магадгүй тун ховор бах тий. Одоо нэг судалгаагаар хэлэхэд нэг одоо хүн амын 30% гэдэг ч юм уу тэгж хэлж байгаа юм тий. Тэгэхээр тэр хэмжээний хүн болгон л broken, хүн болгон л төгс биш гэр бүлээс гарч ирсэн байгаа. Тэгэхээр бид нар бол гэхдээ энэ damaged product бол биш те. Бид нар ингээд одоо тэрийг одоо юу ч хэлэх юм бэ?
одоо гимтсэн, одоо хүнд хэрэггүй болсон, тэ одоо хүмүүсээс айгүй ингээд шал өөртэй ингээд өвдсөн одоо тийм одоо хүмүүс бол биш гэдгээ эхлээд та өөрийгөө тэгж хүлээн зөвшөөрөх, нөгөө хүндээ ч гэсэн яг тэр нэг аюулгүй орчныг нөгөх айгүй чухал хаа гэж бодож байна. Тэгж би бас миний нэг хүндлэх сэтгэлзүйчний хэлж байгаагаар хэрв та яг энэ харилцаандаа хамгийн сул дорой байдлаа чөлөөтэй илэрхийлж чадж байгаа бол та эрүүл аюулгүй харилцаанд байна гэж өөрийгөө ойлгох шүү дээ гэж тийм. Яг тэгж чадчихна уу? Яг бүр үнэхээр хүнд хэцүү сэдвүүдээ та тэр хүнд чөлөөтэй аюулгүйгээр одоо хуваалцаж чадж байна уу? Хэрвээ үгүй бол тэн дээрээ ажиллаарай. Тий. Тэн дээрээ ажиллах хэрэгтэй, тэндээс эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэр нөгөө хосын харилцаан дээр бас нэг юм байгаад байдаг шүү дээ. Одоо саяны ярьсан шиг хүн өөрлөгөө өнгөж хараад за би яадаг вүлээ, яасан бэлээ, тэгвэл яах вэ гэл ингээл анхаарал явж байна. Гэтэл нөх хүн болгоны бас асуудал олж харах, анзаарах, хүлээн зөвшөөрөх те. За окей энэ болохгүй байх, би ингээд үзье гэд ингэх нэг хурд бас өөр байгаа штэ. Сэтгэл зүйж хүлээн зөвшөөрөх болон өсөж хөгжих хугацаа өөр. Тэгтэл нөгөө хосын харилцаан дээр чи хоёр хүн байгаа. Нэг нь нөгөө асуудлаа хартан за гэд ингээ урагшламаар иж болно. Гэтэл нөгөө хүн нь арай болоогүй гэд өөртөө бас бодож иж болно. Тэгмээд энэ дээр бас нэг юм жоон төрчүүлж гэх юм уу анзаар байдаг юм шиг бас анзаарчихсан. Тэгээ хүмүүсийг ингээд бас ингээд сонсохоор нийтлэг бас бидний дунд байдаг яриануудыг ч гэсэн сонсохоор за би ингээд өөрчлөгдөе гэд би ингээд хараад ин гэтэл нөгөө хүн маань за болно доо. Тэгээд болчихно доо. Эсвэл ингээл тэгээ хайрлна гэдэг чинь нэг хүлээн зөвшөөрнө гэсэн үг шүү дээ. Ингээл байгаар нь л хүлээн зөвшөөр гэд ингэхгүй байгаа. Гэтэл нөгөө за гэд уриалга гаргасан хүмүүс маань болохоор би л хичээгээд байна. Тэгээ би ингээд өөрчлөлт хийнгүүд нөгөө хүмүүс маань ингэхгүй байна. Гэл дараагийн нэг асуудал үүсээд идэг юм шиг бас анзаардаг л та. Тэр энэ тал дээр маш их тохиолдог тийм одоо харилцааны асуудал юм шиг санагдаж байна. Ялангуяа хосын харилцаан тийм. За ямар ч нэг үнэн нь та ингээд хүчээр хин энийг өөрчилж чадахгүй гэдэг нэг үнэн байгаа. Нэг нь болохоор юу вэ гэвэл тэр ингээд айгу чухал зүйл бид нар ингээд хүлээн зөвшөөрөх ёстой чухал зүйл баг. Нөгөө талаасаа өөрийгөө таньж мэдээд одоо өөртөө ажиллаад явж гинэ гэдэг нь таны хувьд ингээд амар олон зүйлүүдийг ингээд олж авч байгаа. Нөгөө талаасаа амар их зүйлүүдийг сурч байгаа. Тэгээд таны яг нөгөө хосоо өөрчлөх хүсэж байгаа нөгөө reason нь шалтгаан нь би ингээд ахчин энэ хүн ингэхгүй ах юм гэдэг нөгөө одоо тэр өнцгөөс байна уу? Эсвэл энэ хүндээ нэг тусалчих юмсан гэснийг тэр өнцгөөс байна уу гэдэг нь айгүй чухал. Магадгүй нэг тэр өнцөг би л ингээ харилцаагаа авч үлдэх гээд амар хичээгээд ахчин энэ хүн ингэхгүй ах юм гэдэг нэг юм одоо бухимдал тань дотор байгаа бол тэн дээр дахиад жоохон ажиллах хэрэгтэй. Яагаад энэ бухимдал байгаад байна? Тэ дахиад нөгөө засах гад штэ тэ би энэ харилцаанд байгаа асуудлыг нь засах гад байна. Тэгээд засахын тулд энэ хүн ч гэсэн засрах хэрэгтэй болчихно тэ. Тэнгууд сэтгэл зүйн юун дээр бас нэг юм projection гэж бид нэр ярьдаг тэ. Би доторх юмаа засахыг хүсэж байгаа болохоор миний дотор ингээд айгүй хөвдөлтөд байгаад байгаа болохоор эсвэл би нэг юм хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй ч юм эсвэл нэг юм тохгүй зүйлсүүд байгаад байгаа болохоор би ингээд нэг амар засармаар байгаа. Тийм болохоор энэ хүний ч гэсэн засрахыг хүсээд байгаа. Гэтээ нэг одоо бид нар ерөөсөө одоо юу яаж болохгүй үнэн нь болохоор бид нар хизээч хэнийг нэг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг одоо хэнийг нэр яг өөрийнхөө хүсэж байгаа шиг хийлгэж чадахгүй гэдэг үнэн л байгаа юм л та. Тэгэхээр яг нэг тийм үнэхээр тийм бухимдал тань дотор байгаа бол тэн дотор яг юу болоод байна? Та яг юуг засах гад, хурдан дэшээ явах гад байна. Эсвэл энэ харилцаанд таныг юу хамгийн хөвтгөөд байна гэдэг дээр энэ дээр дахиад улам илүү процесс хийгээд ч юм уу ярилцах, хин нэгэндээ ярилцах, эсвэл хостойгоо ярилцах ч юм уу тий. Тэр талаас нь орох юм бол яг таны яг одоо байгаа тэр плейс чи ямар плейс байна гэдгийг ингээд амар сайн мэдэх нь чухал. Тэр нэг юм бухимдлаас үүсэж гэнэ үү? Хэрвээ тэх юм бол улам илүү бухимдал үүсэнд энэ хүн ч гэсэн чи тэгээ өөрийнхөө юм хийлдэ би ингээд өөрийнхөө л биш тий. Надад зүгээр бүх юм зүгээр байна гэдээ харж байна тий. Тэгэхээр энэ талаас бас нэг юм баланс болж байна тий. Тэр айгу чухал баха гэж бодож байна. Та яагаад энэ харилцааг өөрчлөх гээд энэ хүнийг өөрчлөх гээд байна гэдгээ дахиад өөрөөсөө асуух. Тэгээ мэдээж хэцүүлтэй те би ингээд амар их хичээл шармаалт гаргаад энэ харилцаагаа ингээд
өсөж хөгжүүлэх гээл би өөрөө ч гэсэн ингээ өсөж хөгжихгүй л явж байгаа. Гэтэл энэ хүн ингээ амар inactive байгаад айгүй хэцүү. Гэхдээ нөгөө талаасаа яг тэр нэг динамикийг олж харах нь чухал баха. Тэгээ нөгөө нэг хайр ойлголцол байгаа газар тэгээд аюулгүй мэдрэмж байгаа газар миний зүгээр нэг итгэдэг зүйл нь аюулгүй мэдрэмж байгаа газар хүн зайшгүй ямар нэгэн өөрчлөлт гардаг. Яг тэр ойлголцол байгаа газар. Яг та тэр хүнийг ойлгож чадж байгаа бол тэр хүний одоо гутлан дээр нь суугаад гэж ирдэ штэ тий standing on the shoes тийм байгаа бол энэ харилцаан дээр ямар нэг юм болно гэж бодчих. Тэгэхээр нөгөө өөрсдийнхөө харилцаагч гэсэн нэг чеклээд ингээд үзэх юм бол бид хоёрын харилцаа ямар байна вэ? Тэгэхээр аюулгүй тийм мэдрэмжүүдийг өгч чадж гэнэ үгүй юу гэдгийг бас хоёулаа олоод харсан байгаа цагт бид ч хүн болгоны өөрчлөгдөх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх хурд өөр ч гэсэн багч холов өөрчлөлтүүд ингээд гарч эхэлнэ л гэдэг санаа агаад шүү дээ. Тэгж бодож байна. Гэтэ би одоо нэг одоо couple therapist ч юм уу тий гэр бүлтэй ажилладаг төрлийн олон жил ажилласан therapist ч юм уу биш. Болохоор яг attachment-ийн өнцгөөс харахад тэгж миний хувьд тэгж бодогдчихэв. За тэгэхээр миний одоо өмнө нь ингээд асуусан асуултууд өөртөө нөгж байгаа хариултууд гэл ингээд хүмүүс маань бүр хангалттай яг өнөөдрийн сэдвийнхээ хүрээнд ингээд авч үзэх юм бол бид чи яриад байлээ нэгшилт бол дуусахгүй бүр ингээд хэдэн зуун хуудас ч ингээд уншиж болохоор арвин тэмцэл. Гэхдээ цаг хугацаатай. Тэгээд хүмүүс бас үнийг сонсоод нэг ч гэсэн ингээд өөртөө тохио авч байгаа бол гэд нэг бодож байгаа бол одоо хоёулынхны ярилцсан бас хэрэг гарч байгаа нэг зүйл юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхээ ярьсан зүйлсээ ер нь нэлээд нэгтгээд дүгнээд тэгээд хүмүүс нөгөө эрүүл харилцаанд суралцах гээд энэ дугааруудыг сонсоод байгаа. Тэгэхээр яаж эрүүл харилцаанд би суралцах вэ гэдэг нэг юм хэдэн зөвлөгөөнүүдийг хэлээд тэг өнөөдрийн дугаараа өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр эрүүл харилцаанд сурахын тулд эхлээд тэр хамгийн ихний одоо хийх алхам бол өөрийгөө таньж мэдэх. Тэгээд тэр нэг зориг те өөрийнхөө туулж мэдэрч исэн хамгийн хүнд өвдөлттэй хэсгүүд рүү очиж тэр хэсгүүдтэйгээ суух зориг танд байгаасаа гэж амин хүсэж байна. Тэгээд тэгснээрээ бид нэр дахиад эрүүл харилцаа үүсгэх боломжтой. Тэгснээрээ та эргэн тойрондоо байгаа хүмүүст бас нэг тэр нөгөө нэг одоо эрүүл хэв загварыг эрүүл дотоод харилцааны хэв загварыг үүсгэх тэр нэг нь бас байх боломжтой болж байгаа. Тийм. Тэгэхээр сул дорой байхаас те бити ягаарэ тусламж хэрэгтэй бол тусламж авахаас бити ягаарэ. Та ямар нэгэн өөрийнхөө одоо саяны те бидний ярилцсан сэдвээс те би төгшөртэй мэн эсвэл би зүгтаадаг инэшлтэй мэн гэж олж харж байгаа бол өөрийгөө бас тэнээсээ бити хичээсэ гэж хүсэж байна. Тэгээд nobody is perfect те бид нар бүгдээрээ л imperfect тийм дэлхийн ертөнцид өсөж хүмүүжж байгаа хүмүүс. Тэгээд танд ямар ч буруу байхгүй. Бид нар ингээд хин хинээсээ хитрхи өөр эсвэл ингээд хитрхи одоо дорой тийм хүмүүс биш. Гэдгийг ингээд ойлгоосай. Таны өвдөлт чинь worth it тий. Тэгээд тэндээ нүүр тулаасай л гэж би одоо сэтгэл зүйч хүний хувьд хэлмээр байна да. Маш их баярлалаа. Би ч гэсэн бас айгүй их зүйлийг ярианаас нь ойлгож авлаа. Өөртөө ч гэсэн бас анализ хийлээ. Тэгээд цагаа гаргаж надад үзэгчд маань, сонсогчд маань ер нь хүмүүст тусалсанд бас их баярлалаа. Тэгээд цаашдын ажил амжилт хүсье. Баярлалаа. Бирэнд баярлалаа. Тархины алаас нэвтрүүлэг подкастын энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлж байна. Эрүүл харилцаанд суралцах алхамтай дахиад нэг хэд хэдэн алхмаар урагшсан гэдэгт итгэж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баярлалаа.